өгч нөлөөлж иргэдийн одоо аа ухаанд ийм хүнд дарамт учруулж байгаа учраас бас нийгмийн энэ байдлыг иргэдийн амьдралд бас тусгаж харж үзэх шаардлага зайлшгүй байгаа юм аа. Нийгмийн бухимдал стрессээс үүдэн сэтгцийн эмгэгт өртөж байгаа иргэдийн тоо сүүлийн жилд ирс өсчээ. Дээр дурдсан 5 хүн тутмын нэг нь элдв асуудалд санаа зовниж явсаар сэтгэлийн дарамтад орж сэтгэл готрол стресс давтаж сэтгцийн эмгэгт нэрвэгддэг байна. Ядуурл архитект нийгмийн сул дорой байдлын хохирогчид инхүү иргэд болсоор байна. Тэр 5 хүний нэг нь сэтгцийн тулгамс асуудал гэж. Тулгамс асуудал гэдэг нь сэтгцийн өвчин биш шүү дээ. Энэ бол бухимдал. Одоо цалин аваа та нарын цалин хүрч гэнэ үү? Хүрхгүй байгаа шүү дээ. Одоо ингээ автобус маань суугаар унаа машин одоо нийгмийн шалтгаантай бухимдал бол маш их байж шүү дээ. Тэрнийг л хэлж байгаа. 5 хүний нэг нь бухимдал стресстэй байна л гэж. Өвчин болтол их цаавь. Тэгэл одоо тэрийг дорн янзлах уу тэгэл эмгэг өвчтэй болно шүү дээ. Сэтгцийн стресс гэдэг сэтгэл түгших, ичих, үзэн ядах, гомдох, айх, өшөрхөх, уурлах байдлаар илэрдэг. Хүн ядарч түгшиж байвал энэ шинж тэмдгээр дамжин стресс үүсдэг гинэ. Гэтэл өнөөдөр энэ нийгэмд цалин хөрөлцөхгүй наад зах нь иргэдийн амьдрал өдөр бүр шахам тулгараад байгаа үнийн өсөлт, замын төвчрөл, утаа гэд сэтгэл зовноосон асуудлууд эргээд сэтгэл гутралын өвчин стресс болох зам руу биднийг түлхсээр байгаа юм а. Олон улсад, манай улсад сэтгцийн эрүүл мэндийн асуудал бол тулгамдсан асуудал болж байгаа. Би сая хөдөө орон нутгаар явлаа. Хөдөө орон нутагт сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой улс их орон хөгжиж байгаатай холбоотой хөгжлөд байгаа сэтгцийн эрүүл мэндийн асуудлууд бол тулгамдж гарч ирдэг. Тийм ч учраас улсын хэмжээнд мэргэжил арга зүйн удирдах байдаг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр одоо үүрэг даалгавраа өгч юун дээр алдаж онж байна, тийм ээ? Цаашдаа юу хийх үү гэдэг талаар бол ярилцаж одоо цаашаа зорилтуудыг тодорхойлохоор нэрлээ. Сэтгэл готрол стрессээс гадна арх мансууруулах бодис хар тамхинд дондох үзэгдэл сүүлийн үед хүүхэд залуусын хувьд ихсжээ. Хамгийн их анхаарал татаж хамгийн ихээр сэтгэл эмзэглүүлсэн энэ нэмгээр ихэвчлэн залуус өртөж байгаа нь харамсалтай байна. Ямар нэг зүйл донтож байгаагаа мэдэхгүй улам бүр донцоор сэтгцийн эмгэгт нэрвэгдэж байгаа юм а. Хүүхэд зөвлөгчд өдөрт бансуур бууц хэрэглээд байгаа хүмүүсийн эмчлэх болцсон нөхцөл бол багтаа байдаг. Одоо хүүхдийн засаг 25 ортой тийм бол гэр орны эцэг их авах болоод хайцсан үеийн хүнд хомсдолтой асрамж шаардлагатууд эзэлчихэд тэр яг дуландаа байгаа тэр хүүхдүүдийг бол бүгдийг нь авч хэмжих боломж муутай гадуур эмчилдэг дүүргүүдэд эмчилж байгаа сургуулиуд дээр сэтгэл зүйчний ажиллах иймэрхүү хэлбэрээр л явагдаж байгаа. Энэ л асуудал бол сэтгэл готрол сэтгцийн эмгэгээр өвдөж байгаа хүмүүсийн хувьд нас болон хүйсийн хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа тэнцүү байна. Ер нь манай улс их хэмжээнд байнгын сэтгцийн эмнэлгийн хяналтанд 22,000 гаруй хүн хяналттай, зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд 6,000 орчим хүн сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг гинэ. Сэтгэлдээ дүүргүүдд баян зүрх, сонгон хархан дүүргүүд байдаг байна. Ихэвчлэн хөдөлгөөний чадвар алдсан ажилгүй хүмүүс сэтгцийн эмгэгт нэрвэгдсэн байдаг. За энэ дээр бол ерөөсөө одоо жишээлбэл насны хувьд бол бүх насныхан л ирнэ. Жишээлбэл одоо голдуу одоо энэ зарим сэтгцийн эмгэг бол насны дээр бол илүү үүсдэг. Тэгээ ер нь бол бүхэл насныхан ирнэ дээ. Энэ дээр ингэдэг манай амбулаторын тусламж үйлчилгээ байгаа. Манайх хэвтүүлийн эмчилгээ тусламж үйлчилгээтэй. Тэгэхээр амбулаторын тусламж үйлчилгээ маань яадаг вэ гэхээр жилдээ бол 40 гаруй мянган хүндэд бид нар тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тэрний 7,000 гаруй ахин дондох эмэгтэй хүн байгаа. Хэвтүүлийн эмчилгээ тусламжийг бол 6,000 гаруй хүнд үзүүлдэг. Тэрний 1000 нь бол яг ахин дондох эмэгтэй хүн бол байд юм аа. Ажилгүй иргэдийн хувьд эмгэг гутралаа амжилуулах гэвч санхүүгийн хувьд хүндрэлтэй тулгардаг байна. Улсын эмнэлэг гэдэг статустай боловч компьютер зураг авахлах зэрэг үйлчилгээ хувийн эмнэлэгт байдаг учраас төлбөр мөнгийг нь дээдэлгүй олон жил явдаг байна. Бид сэтгцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэх шаардлагатай иргэнтэй уулзлаа. Энэ хүн 4 дээд сургууль төгссөн гадаад хэлтэй магистр зэрэгтэй хүн боловч өнөөдөр сэтгэл гутралын өвчний улмаас ажил хийж чадахгүй. Ажилгүй тогтсон орлого цалингүйгээс болоод сэтгцийн эмгэг эмчлүүлэгч чадваргүй юм байна. Сэтгцийн талаас эмгэгтэй гэсэн бүдэг бадаг онцтой. Оншоо бүрэн тодруулаа гэвч улсын эмнэлэгт үзэх аппарат байхгүйгээс бүтэн жилийн байдалтай явж байгаа юм байна. Нарийн мэргэжлийн эмчтэй үзүүлэх шаардлагатай юм гээд тэгээ мэдрэлийн эмчид тарих нарийн нусны эмч эмчийн чиглэлээр үзүүлнэ гээд онш татуулгана гээд тэгээ зураг авах хэрэгтэй гэдгсэн л дээ. Тэгээ тэр зураг нь болохоор эхний ээлжинд болохоор хүзүү сэрийн зураг нь бол 12-оос 18,000 төгрөг, компьютер толгойн зураг нь болохоор 65,000 төгрөг, тэрнийг эмрэн зураг гэдэг яг онш тогтоодог нарийн мэргэжлийн зураг нь болохоор 280-аас 320,000 төгрөг үнэлгээтэй юм билээ. Тэгээ энэ зургуудыг авч чадахгүй миний өвчин улам хүндрээд байгаа. Тэгээ улам хүнд байдалтай юм л да.
Нийгэм хөгжихийн хэрээр амьдрал буцалж, иргэдийн бохимдол тэрхээрээр нэмэгдсээр гэтэл энэ бохимдлыг оюуны хүнд хэцүү нөхцөлийг ангах эмнэлэг манай улсад ганц нь эмнэлэг. Гэтэл энэ мэдчлэн сэтгцийн эмгэгээр өвчлсөн, өвчнөө ангаж чадахгүй байгаа иргэд болон эмгэгээр өвчлсөн олон иргэд байгаа учраас энэ асуудлыг анхаарал таах цаг хэд хийнэ болжээ. ИТV News уран тогс дамжин дорч мэдээллээ.